байж болох гэж байна шүү дээ. Мэдээж чамийн шинэ жилийн амттан гэсэн бичлэг хийх нь та нарт ойлгомжтой байсан байх. Жоохон удчлаа миний нөгөө амттангууд маань Америкаас ирэх гэж уул нь 12 сарын эхний 7 хоногт энэ бичлэгээ оруулъя гэж бодсон. Тэгээд та нар намайг ийм ногоон цамц өмссөн байгааг анзаарч байгаах гэж бодож байна. Өнөөдөр би Grinch-ийн дүрт хувираад бичлэгээ хийх болно. Энийг би айл 10 сард Halloween костюм гэсэн бичлэгэн дээр л энийг авсан байсан. Зүгээр тэр бичлэгэн дээр энийг жоорлоо та нарт харуулаагүй байхгүй шинэ жилээр өмснө гэж бодоод энэ одоо л ингээ ялхтайгаа бэжлага 2 сар миний шүүгэнд ингээ хадгалагдсан ингээ малгай байгаа. Тэгээ энийгээ шууд өмсөд бичлэгээ эхлүүлцгээе. Та нар сайн уу? Би сайн. Хамгийн ихэнд бугны хэлбэртэй Jumbo гэсэн эрзэн чихэр гарч ирж байна. Төсөөснөөс айгүй том юм байна. Энэ уутыг хайчилсан чинь шууд амар чихэр үнэрсэж байна. Маш царайлаг цаа буг байна. Тэгсний юм лаг оролт зүгц айгүй ганган юм байна. Улаан хамар замартай. Тэгээ энийг авсан чинь бонусанд нэм жижигхэн Санта бас бэлгэнд ирсэн байна. Надад бол нэг алим салим шиг л үнэртэй байна. Айгүй хурц. Гэтэ би сая яг ингээл эврийн яг хацхад айгу удаан ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг айгу удаан идэх юм шиг надад санагдчих. Хэмжээ нь миний толгоноос жоохон жижиг. Надад таалагдлаа. Яг л ингээл алим амтагтаад байна. Бас айгу хурц үнэртэй юм байна. Энэ би 10-аас 7 өглөө. Энэ болохоор popcorn ball гинэ. Хөөх ямар сони юм. Цас ингээд бөөрн килод ингээд цасан бөмбөг хийдэж штэ. Яг тэрэн шиг надад санагдчихэж байна. Чихэртэй popcorn юм байна. Устгой юм. Энэ попкорн 10-аас 9.6 оноглоо. Дараагийнх нь brownie байгаа. Christmas tree brownies гэж бичсэн байгаа байхгүй юм. Гацуур модны хэлбэртэй. Энэ надад айгүй таалагддаг баха. Доторх нь ийм тустай ууттай байна. Brownie яалчлгүй гоё те. Нэг бичэн гэхэд бичэн биш, кекс гэхэд кекс биш. Нэг айгүй гоё те. Хайрцаган дээр байгаа зурагшгүй бүр яг ирдэг юм байна. Вау, заамсаа. Доотлын шоколад нь бүр час хитл амтгаж байна. Сахарын орцсон жоохон бага баха. Нэм жоохон гашуун амтгаж байна. Дээдлийнх нь ногоон шоколад нь аюу гоё зөөлхөн шоколадны амт байгаа байхгүй. Нэг тийм сахарлаг ерөөсө биш юм шиг надад санагдаж байна. 8 оноо өгнө. Бидний өмнө нь ерөөсө туршиж үзэж байгаагүй шин зүйл заяо. Энийг нөө нэг шинэ жилээр шампаас буудуулдаг штэ. Тэгээ тэр шампааскын дотор жоохон хийчингүү шампааскын саата болдог заяо. Гэхдээ одоо надад тийм шампаас мамбаас байхгүй. Бөөнөрөө усанд найруулад ууж үзье. За ичи таруулъя. Хэр хийх ёстой юм болоо. Харж гинэ үү? Одоо хуутах нь. Ямар сонирхолтой юм бэ? Энэ ийм байж болдсон байх таа. Ингээ саана буухгүй шүү дээ ерөөсөө. Зүгээр л усал амтагдчихэж байна л да. Энд ямар сонирхолтой юм те. Жигнэсээ нөгөө нэг хүүхдийн шампаас мампааск нь хийгээд уучмаар идэггүй юу? Одоо тэгвэл газтай ундаанд болдсон юм байна. Туршиж үз. Энийг өстө туршиж үзмээр санагдчихлаа. Даан чи юм Чернэлийн ягаан өнгийн ундаал байгаад байна надад. За хоёулангийн л жоохон хийчихье. Би яг алийг үйлчлэхийг нь бол мэдэхгүй байна. Оо, энэ болоод байгаа юм шүү. Ямар сонирхолтой юм бэ? Бид нэр өмнө нь ерөөсөө ийм туршиж үзэж байгаагүй шүү дээ. Бид нарт бол анхных байна. Ямар ч амтанд нөлөө үзүүлэхгүй зүгээр л гоё саатай болгоно. Яг фейлччлээ. Угаасаа байгаа ундаа саяных байсан юм чи. За энэ дэр туршаад үзье. Жоох утгал болоо. Энэ ёстой сони юм байна. Жинхэнэ шинэ жилээрээ нөгөө шампаска пиу гэ буудуулангуудлаа дотор нь ийм саа хийгээд уул. Айгу сонирхолтой юм байна. Хүнсний зориулттай ийм саа шүү. Ингээд уух юмд ихэвчлэн хийх зориулттай шампань хийх л илүү тохиромжтой ардтал дээр бичиж. Тэгээ энэ дээрээ made in USA gluten free гэд энэ хүнсний зориулттай саа шүү би дахиад хэлье манайхаа. Тэгээд нүд мүдэн дээрээ ингээд түрхдэг ч юм уу те нэг юм янз бүрийн ийм саа аваачаад уух юм дээрээ хийчвэ намайг бас жоохон хүүхдүүд үздэг болохоор би бас тайлбарлаж учирлаж хэлэхгүй бол болохгүй. Энэ ёстой таалагдлаа 10-аас 10. Дараагийнх нь та нар бараг мэдэх байх та. Би Halloween амттангаараа бас идчихсэн Pips гэсэн нэртэй marshmallow байгаа. Энэ болохоор ийм гацар модны хэлбэртэй. Саран. Вау, энэ бүр яалчлгүй гоё те. Модон дээр бас ийм чимэглэл энтертэй байна хөөхөө. Гой жажлууртай marshmallow би тэрэнд нь татагтаа дахиад энэ шинэ жилийн амттангаараа авсан байхгүй юу? Эрзэн чихэр шиг marshmallow гэх юм амар гоё. Энэ ялч гоё. Би энэ 10-аас 7 оноо гэнэ. Дараагийнх нь ийм халбагны хэлбэртэй шоколад авсан. Энэ айгу сонирхолтой санагдсан. Би ерөөсөө энийг амталж үзэж байгаагүй. Ийм юм байна. Айгу хүнд юм байна. Яг л халбаг шиг юм байна. Айгу муухай шоколад байна. Хайлахгүй ингээд шүдэн дээр ингээд шоколад нь царцаад гоё ориг шоколад бол шууд амруу ороод ингээд хайлдаг байхгүй. Иймэрхүү мэ шоколад бол ингээд үлдээд нэ. Энийний зориулт нь бол ийм сүүнд дүрээд найруулж уух хэрэгтэй юм шиг байна. Эсвэл ийм халуун шоколад хярам энтерт ингээд дүрээд уучвал аюу айтайхан юм шиг байна. Тэгээ шууд ингээд хазаад итгэл бол тохиромжгүй юм байна. Энд бол би 10-аас 4.5 оноо өгнө. Дараагийнх нь би бүр алдчихж нэг юм авсан тэр сайтнаас энэ бүр худалдаанд гараа шууд зарагдаж дуусаад байсан. Snowballs-ага iCarly дээр идэд байдаг нөгөө Semi идэд байдаг нөгөө ягааных нь цагаан төрөл нэга шинэ жил зориулсан ийм limited edition загвар нагаа. Энэ
Снобос хэсэг манай дэлгүүрт худалдаанд гарсан юм а. Тэгээд дууссан. Хүүхдүүд шууд хөдөө орон нутгаас ингээд хурж ирээд амар олноор нь ингээд аваад тэгээд дуусчихсан. Юу энэ цаана нь ямар гоё харагдсан юм бэ? Яг ийм цасан ийм бөмбөг шиг. Энэ бүр амар зөөлхөн. Гадна талынх нь ийм маршмеллоу, доторх энэ кейк нь ёо тэр крем нь бүр арай л гоё юм дгүй. Энтэй бол ярих юм байхгүй. Ягаан төрлөөсөө арай өөр юм энэ кремнийх нь амт юм болов уу? Илүү юм сүүнлэг амтгаж байна. Снобост угаасаа 10-аас 10 оноо өгнө. Дараагийн идэх юм кинотой холбоотой бид нар шинэ жил болгоноор гэртээ ганцаараа үздэг штэ Home Alone. Кевин ингээд дандаа пицца захиалж иддэг штэ. Пицца эсвэл ингээд амар тансан машин сууснаа ингээд пицца идэж мэдээд идэг та. Тэгээ тэр пиццаг би жоохон зүүмлээд харлаа л та. Тэгсэн чинь манай пицца хаатын Санта багц байсан юм билэ. Шинэ жилийг мэдээж пиццаг өдсөөлхийн аргагүй 11 сарын 20-ны өдрөөс эхлэн пицца хаатынхаа Санта багцаа худалдаанд гарган 6-7 хоногийн турш худалдан авагч нартаа маш гоё бэлгүүдийг бэлгэлсээр ирсэн. Харин одоо танд 69,000 төгрөгөөр iPhone 16 хожих боломж байна. 12 сарын 23-наас 29-ний хооронд амжаа Санта багцаа худалдаж аваад WWC Pizza Hut loyalty цэгийн сайтад баримтаа бүртгүүлээд болоо юм байгаа маа. Намайг үздэг хүмүүс дундаас энэ iPhone 16-ыг нь хожиж ясэ. Үнэхээр тасарсан амттай Санта багц маань хоёр төрлөөр худалдаалагдаж байгаа. 69,000 болон 96,000. 69,000-ийнх нь болохоор 2 давхар багц бөгөөд бясалган дэлбэтээр нэмдэг нь 4 төрлийн амттантай багц юм. Харин 96,000-ийнх нь 3 давхар багц бөгөөд бясалган дэлбэтээр нэмдэг нь өөрийн дуртай пиццагаа сонгоод дээрээс нь 4 төрлийн амттантай багц багтаж байгаамаа. Ийм хоёр төрөлтэй. Тэгээд аваад iPhone 16 аваатахаараа та нар мэдөө. Би тэгээд миний амттанд дутаж магадгүй гэж бодоод ийм Christmas box нэмэлтээр авсан байхгүй. Гэтэ энэ нь ер нь шаардлагагүй юм шиг байна. Надад дахиад зөндөө том амттангууд байна. Гэтэ яг энийг бөөнөр ингээд open хийгээд нэг халтхан харчээ. Дотроос нь ийм маш жижигхэн тэмдэглэлийн дэвтэр шиг юм гарч ирж гэн. Ийм буддаг ном бас гарч ирж байна. Ийм шоколад байна. Амарлаа гарн дээр өөрөө тавьсан байгаас та нарт харуулах гээд. Гэтэ ер нь шинэ жилээр гоё шоколад бас гоё шүү те. Энэ шоколадыг ингээд жажлангууд ингээд аманд ингээд зарцаж ороод байгаа байхгүй ингээд хоолоор нэг юм бид нар нэг юм хямдхан өндгөн шоколадыг нэг юм голонгуу иддэг те яг тэр шиг надад санагдчихээн заа ингээд уулын шоколад чинь ингээд аманд орол хайлж мэлэл ингээд тасраа орох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй эн чинь ингээд аманд ингээд жажлагж байхдаа ингээд зарцаад байна амир тэнэг ёо. Энэ хайрцаг нь ерөөсөө олигтой юм алгаа. За нэг юм гарч ирж байна. Юу гэнэ? Crispy marshmallow squares гинэ. За энийг амсаж үзье. Crispy гинэ. Ямар гоё өнөртвэ эндээс. Хаюу гоё ванила өнөртөж байна. Жажлахад анхандаа ингээд жоох ингээд шаржигнжсэн ингээд аманд оронгууд яг marshmallow шиг ингээд залгигдчихэж байна. Өстөс яг хамттай байна уу? Энийг өстө өөлөх юм юу чадлаа. Яг л crispy marshmallow юм байна. Би 10-аас 6 өгнө. Яа өнөө хайрцагнаас маань ийм стикер гарч ирж байна. Тэгэл өөр олигтой малга. Энд ингээд баахан бичээн нэг юм ямар ч шинэ жилд холбогдлгүй нэг юм chips mips. Би жоох молигдуулчих. Уул нь ингээд Christmas box гэсэн мэс болохоор энийг авсан байхгүй юу? Нөгөөх нь болохоор ийм улаан өнгөтэй. Энийг би шоколад гэж бодсон боловч энэ дээр candy гэж бичсэн байгаадах юм. Монгол утга. Эндээс бол нүл гаа унарч जैन. Гаатай бохшиг. Ингээ гаа хангалаад байна. Хатуу чихэр юм биш манайхаа. Яагаад ийм чихэр гаатайгаа? Хаяны шоколадаасаа бүр сони юм бэ. Гисний ийм хатуу. Оо заавнсаа. Би энийг түүлээ би 3 оноо өгнө энд. Grinch малгай өмсөн болохоор ягаад ч юм Grinch-тэй юм авах хэрэгтэй юм шиг санагдаад тэгээд Mr. Grinch-ийн ийм Kisses гэсэн нэртэй milk chocolate авсан байгаа. Доторх нь ийм юм байна. Энэ зүгээр сүйтэй шоколад шүү. Заа юу манайхаа зүгээр энэ дизайн нь таалагдал би авцсан. Ийм шоколад. Энэ шоколадыг би даадгүй. Би өмнөх бичлэгэн дээр шүдний аппарат салгаа хийсэн штэ энэ артлын 2 төмрөө. Тэгээ шүдний эмч дээр очисон чинь амар шангалаа хайцсан заяа. Чи яасан их наадахаас салгадгийн ингээд бараг уурлах нь холгоосон. Гэтэ уурлаагүй л дээ. Намайг ингээд бичлэг хийдгийг мэддэг болохоор зүгээр юм сүйтэй шоколад ямар ч тийм илүү дутуу амт байхгүй яах вэ юм 4 оноо өгнө. Бүшээ би ийм бэли авснаа мартчих. Малгаатайгаа зохицуулаад энэ малгай болохоор арталтай юм өстэй байхгүй юу. Тэсний энэ малгай айгу сонин заяа. Дотроо малгай бишээ керматай байдаг наацсан. Яг яах гэж хамгийн сонин байгааз. Малгайн дотор керма байдгийг би ерөөсөө амьдралтай мэдэхгүй мэн. Тэгээ дараагийнх нь болохоор Christmas tree cakes гэсэн байгаа байхгүй юу. Торт. Ийм гацуурны хэлбэртэй. Тэгээ энийг амсаж үзье. Уушгүй ингээд тус-тустай гялгар уттай байна. Вау, ямар гоё юм бэ. Амар зөөлхөн. Тэгээ шууд барингууд ингээд шоколад нь хайлж байна. Ийм том ширхэгтэй давс шиг ийм сахарнууд байна. Дээр нь ногоон өнгөтэй. Энэ миний төсөөсөн шиг гоё амттай биш юм байна. Кекс нь яг боломжийн заяа. Тэсний энэ дотор нь байгаа энэ нэг крем шиг юм. Бүр яг маасал.
Маасалтай даглах гэж юм сан чинь тэгсний дээр нь ингээ сахар тусаацсан юм шиг за. Ямуухан амттай бэ. Энэ нь бол 10-аас 1 оноо. Царайлаг байсан болохоор л 1 оноо өглөө. Тэгэхээс би тэг оноо өгөх байсан. Амт нь муухай бол энийг худалдаж авч яах юм тийм биз хайр мөнгө. За дараагийн шинэ жилийн холбогдлолтой маршмеллоу байгаа. Энэ дээрээ gingerbread man гэж бичиж шиноны мен. Энэ нэрнгэсээ цагаан гатан бах та. Амар муухай өнөртөд явчлаа нараа. Яг цагаан гааны өнөр бүр хангалж ийн ямар сони. Бүр яг чихэрний өнөр ерөөсөө байхгүй. Gingerbread man тэр гэдгийгсэн бахан би ярин жоохон гахаад байсан. Тэгээд амсъя да. Өнөр нь ямар шийдэх юм бэ? Ямар сони юм бэ? Би нэг хэдэн доллараар авлаа. Энэ яг тэр ингэ цагаан гамаатай байж. Яг тэр чихрийн байж. Сэж муухай мэн. Энэ дараах нь айгу сонирхолтой. Энэ дээр ийм double bubble gumballs гэсэн байгаа байхгүй юу? Тэгснэ доороо game box тэгэхээр нөө нэг бөөрөнхий бох хэрнээсээ тоглож болдог гэсэн үг байхгүй юу? Тэгээ би эндээс 2 ширхгийг авсан байгаа байхгүй юу? Энэ бол миний буруу. Би захиалгахдаа 2 удаа маусаа дараад 2 ширхгээ захиалсан байгаа байхгүй юу? Тэгэхээр би 2 дахин илүү мөнгө өгсөн гэсэн үг. За бохин ийм 2 төрлийн өнгөтэй 3 юм уу? 2 төрлийн өнгөтэй байна. Нөө тоглоом. Ёо, чи намайг ямар айлгав энэ хараа энэ зүгээр X юм шүү дээ энэ хараа. Тийм байж тээ бид нар нөгөө нэг дөрвөлжин тэмдрийн цаасан дээр ингэж байгаа сайхан X-даг та хичээл мичээл дээр ч юм уу те. Тэгвэл бөөнөрөө тоглоё л та бид нар хамтдаа тоглож болно шүү дээ. За та нар улаан нь шүү би ногоон нь. Та нарыг энд тавьчлаа тэгээ та нар хэлээрээ би өөрийнхөө энд тавилаа та нараас жоо хол тавина байж би шижихэд. Энд тавих уу намайг хаагаад би өөрийнхөө энд хийнэ. Чи өөрийнхөө хаана их энд хийх үү? Энд хийж болохгүй энд би хийгээд би ялах гэдэг байгаа байхгүй юу? Чи энд хийнэ. Хүү чи чинь бүр надтай хэрэлдэх нэ. За хийчи. За ингээд улаан нь чи төрүүлчлээ. Энэ бохин ямар амттай амсаа л та. Амар хатуу юм байна. Ямар ч амтгүй тэнэг бох байна. Зүгээр сахар. Хүний урманд кислтач алга. Тоглоом нь сонирхолтой энэ бохин бол мэдгүй. Дараагийн засан хүнтэй marshmallow snowman чупа. Яахан царай муутай snowman-ууд байна. Энэ бүр царайчгүй байдаг нацаа. Энд тэг аюу гоё ингээд салнаа би бинээсээ. Энэ хосууд салгаж байгаа юм шиг салнаа. Эднэр аюу гоё салдаг гэж байгаа юм шиг. Надад бол ийм йогурт тарах шиг амтагтаад байна. Аюу гоё жижигчтэй marshmallow. Мөхөс чами миний би 7.9 оноо өглөө. Тэгээ хамгийн сүүлийнх нь Christmas tree гэсэн нэртэй cookie байгаа. Аюу хүнд юм байна. Зүгээр ийм гурилан бичэн гэж ойлгочих тоо. Оо, 10-аас 12 минут докофонд байлгана гэж нааж ийн энийг би яагаад ийм амар мангар би нэг зүгээр cookie л гэж бодсон шүү дээ. Энэ тэгвэл батарны муудсан байгаа энэ. Энэ хараа бүр ингэ чийг даацсан. Энэ удахгүй ингэ хөгзөрлөө. Эндээс ингэ нул дороочны өнөр өнөртөж जैन. За энэ ингэ зүгээр юм гурил байна. Энийг би хизээч идэхгүй. Энэ хөрөгчөнд байх хэрэгтэй юм байхгүй юу? Тэгж яхад 20 хэдэн хоног ингээд зүгээр ингээ ил сайхан ингээл хайрцагтай ингээ байлгаад байсан байгаа байхгүй юу. Би энийг Монголд ирчээд ядаж хөлтөгчөнд хийж болно шүү дээ. Би тгийгөө авах хамгийн гол нь. За би хордлогонд орморог байгаа болохоор энийг идмээргүй байна. Сайхан бүтлгүүцсэн юмдаа оноо өгөөд яах вэ тийм ээ. Тэгээ дараа 2025 он захиалах юм дээрээ би илүү ингээ сайн анхаарч ажилланаа. Мав зав гэс дараа буцааж авахгүй бол 2 ширхэг мэрхгээр нь юм айгүй их захиалж ээ. Тэгээд дараагийн удаа ийм алдаа гарахгүй. 2024 оны хамгийн сүүлийн бичлэг маань та нарт хүрлээ. 5 онд уулзцгаая бүгдээрээ сайхан оноо гаргаарай. Удахгүй болох ч байгаа шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баяртай.